Сайн байна уу? За, ээлжийн амралт одоо томилго гэсэн одоо зэсийг хэлээ бүртгэж өгье. Ээлжийн амралтын шинээр бүртгэх гэсэн зэсэн дээр дараад за бүртгэх зэс маань гарч ирж байгаа. За, нэгжээ сонгож өгнө. За, шийдвэрийн нэр гэдэг маань болохоор та нэмэлтээр ямар нэгэн шийдвэр бүртгэхүүл шаардлагагүй. За, тухайн ажилтныг ээлжийн амралтын олгож байгаа шийдвэрийн нэр нь буюу цаас хэлбэрээр нэрийг бичиж өгнө гэсэн үг. За, 21 оны ээлжийн амралтын хуудас нь за шийдвэрийн дугаар гэдэг бол цаасан дээр байгаа шийдвэрийн дугаарыг бүртгэж өгнө. За баталсан оноо нь маань за энэ тухайн одоо шийдвэрийг хэдэн онд баталж өгсөн бэ гэдгээ та сонгож өгөх байгаа. За шийдвэрийн он гэдэг маань амарч байгаа оноо бичиж өгнө гэсэн үг. За тэгэхээр хэрвээ хүний нөөцийн ажилтнанд маань хавсрах мэдээлэл байх юм бол хавсрах боломжтой нэм тэмдэгтээ дарж агаад за тэгээд ажилсагчид дээр дарахаар болохоор за тухайн албан тушаалын та сонгож өгөх ёстой. За мөн тухайн ажилтан нэрийг сонгож өгнө. За тухайн ажилтан маань тухайн байгууллагатаа хэдэн жил ажиллаж байгаа вэ тэр ажиллаж байгаа жилийг оруулж өгнө. За амрах нийт хугацааг оруулж өгнө. Ажлын 15 хоног. За нэмэлтээр одоо амарч байгаа тохиолдолд бол нэмэх хоногийг нэмж өгөж за тэгээд нийт хоногоо бодож гаргах байгаа. За тэгээ амралтын хугацаа гэдэг маань амралт эхлэх хугацаа болно. Амралт дуусах хугацааг ажилтан маань оруулж өгөх байгаа. За амралтаа болохоор ажилтан маань 21 оны амралтыг 21 оны одоо 2 сарын 1-ээс авсан тохиолдолд ажлын нийт 15 хоног гэж тооцогдоод нийт 11 хоногт тоодогдсон тохиолдолд бол за жишээ нь 3 сарын 1 гэж орж ирнэ гэд хадгалах боломжтой. За хадгалснаар болохоор ээлжийн амралтын хуудас зэсэн дээр яг одоо энэ таны ажилтны оруулсан хоног нь хэднээс хэдний хооронд амрах вэ гэсэн мэдээлэл нь хадгалагдана. За тэгээд доотлолт хахан хадгалах гэсэн товчлуур байгаа та хаад хадгалах гэсэн товчлуудад дарснаар энэ маань яг амжилттай хадгалагдаж өгнө гэсэн үг. За ингээ амжилттай хадгалагдсны дараагаар за хүний нөөцийн ажилтан маань за тухайн мэдээллийг харах болон засварлах боломжтой байгаа. За харах гэсэн товчлуур, засах гэсэн товчлуур байгаа. Засах гэсэн товчлуудад дараад за ажилтны одоо хоногийг засах боломжтой буюу засах гэсэн ахин товчлуур байна. Энэ дээр дараа засварлах боломжтой байгаа.